За 46 дугаар бодлогыг бодъё. За юу микрофон биш ээ. Цангаар гэсэн шүү. Тэгээд микрофоноо жоохон ойртуулсан. Нөгөө дэлгэцний захад байдаг гэсэн болохоор дэлгэцнийхээ голд тавьсан гэсэн үг. Тэгээ өөрөө жоохон ийш тийш холдоод авах. За 46 дугаар бодлого. 45 гэсэн үг батсан шүү дээ. За 45 баха. За энэ нэг хүн ингээд юу яасан байна л да. Ямар ч одоо юг дүглээ. Ямар ч одоо composite number, odd composite number. За бүх сөрөг нийлмэл тоонуудын хувьд анхны тоо болон ямар нэгэн тооны квадрат зэргийг 20-оор үржүүлээд нэмсэн нэг иймэрхүү нийлбэрт задлж болно гэсэн нэг тийм юм хэлсэн байл та. Энэ гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн композит тоог нь одоо бид нэр за n гэж хэлэх юм бол n гэж хэлье. Тэгэх юм бол анхны тоон дээр нэмэх нь 2-ыг үржих нь ямар нэгэн бас нэг k тооны 2 зэрэг гэж ийм хэлбэрт бичиж болно гэж хэлсэн байна л да. Тэгээ хэлэн гэх юм уу? За энийг би сайн мэдэхгүй байна математикт. Нөгөө charm зохиохын өмнөх үе шат юм ааш. Тийм санал дэвшүүлсэн байна шүү дээ. За тэгээд хэрвээ энийг баталчих юм бол бас нэг юмд хэрэглэх гээд байгаа юм байлгүй. Харамсалтай нь тэгээд тэр санал нь буруу өстэй false. За тэгэхээр яг энэ хэлбэрт бичигдэх боломжгүй тийм хамгийн анхны нийлмэл анхны биш гэсэн үг шүү дээ. Нийлмэл гэдэг юм. Би нийлмэл гэж байгаа зүг баха тийм. Нийлмэл сонгоо тоогоол гинэ. Тэгээд за тэр нь энэ юм байна л да. Энэ ч одоо юу юм? За энийг танд хогтглох. За энийг бүгдээрээ шууд хэлэл бодоол үзье тийх үү? Гаг болтчвол тэрл үз. Гаг болтгүй бол тэгээ сайжруулаад. Одооноос эхлээд бодлогонууд жоохон хөндөрсөн. Хугацааны асуудал ер нь айгүй толгорч эхлэх байх гэж бодож байна. Тэгээд ер нь л энэ програм зохиож байгаа ер нь систем одоо энэ мэдээллийн технологийн системийн салбарт ажилладаг хүмүүсийн зөв толгойн өвчин бол номер 1 толгойн өвчин бол хурд шүү дээ. Тэгэхээр бид нар бол энд дурдсны дагуу 1 minute rule буюу бидний бодолд 1 минутанд ажиллаж бодцсон гэж үзэж болно. Сая харсан биз дээ тэ. Each problem has been designed according to a 1 minute rule. Ямар ч лсэн гэсэн дундаж компьютероор бол ямар ч бодлогыг ингээд ботсон тэр бодол програм нь 1 минутанд баталгаатай ажиллана. Тэгж энэ бодлогонуудыг зохиосон шүү гэж хэлж байна. Би тэгж л ойлголоо. Би бас орчуулгандаа айгу хэлцүүдээ жоохон муу шүү. Ер нь тэгээд бичлэг хийгээд сайжирч байна гэж. За эхлэх үү?
За тэр бид нэр ер нь бол S prime гэдэг нэг функцчдэг тий. S prime. Хөөхөн энэ дээр чи алгоритм зохиох юм байна. За бүгдээрээ одоо алгоритм зохиож авъя тий. Хөөхөн алгоритм зохиож авъя. За нэгдүгürt бид нэр эхлэх цэгээ олно тий. За манай хамгийн ихний эхлэх цэг бол 3. За тэгэхээр 3-аас эхлээд тэгээд энти тэнцүү 3 гэж эхлэх юм шүү дээ. За тэгээд мэдээж 2 алхамтай яваа тий. Сонгоо тоонуудын л 2. Бид нарт энэ тэгш тооны асуудал юусэн ярихдаггүй. Хамаар. За юу хийх вэ гэхээр энэ бол үндсэн давталт маань. За нэгдүгээр энийг анхны тоо мөн үү гэж шалгана. За анхны тоо мөн бол яг уу тийм бол Петрэ анхны тоонууд дээр энийг нэмчин. Үгүй бол одоо бид нар шалгана. Үгүй бол биднэрт одоо энэ хүртэл бид нар бүх анхны тоогоо пэт хийсэн байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр пэт байгаа бүх анхны тоогоор 3-аас эхлээд анхны тоо гэдэг чинь юу лээ? Бидний задлах гэдэг задаргаа бид устгаач юу? Бидний задрах гэдэг задаргаа чинь n тэнцүү b дээр нэмэх нь 2-ыг үүсгэх нь k-гийн квадрат гэж байгаа шүү дээ. Энэ чинь тэгш тоо шүү дээ. Энэ чинь сондгоо тоо. Тэгэхээр энэ заавал сондгоо авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд бид нэр сондгоо анхны тоонуудыг л ийшээ хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэрнээс бид тэгш анхны тоо буюу 2 ерөөсөө хэрэггүй гэсэн үг. 2-той ерөөсөө харьцахгүй гэсэн үг. Ерөөсөө энэ бодлогыг ботход 2 ер нь хэрэг болохгүй гэсэн үг. За тэгээд ингээ 3-аас эхлээд бүх P-ийн элементийг шалгана гэж байгаа байхгүй юу? Яаж шалгах вэ гэхээр N-с хасган P тий. Одоо P-ийн одоо айлгаар элемент гэх юм шүү дээ. Тус бүр тухай бүрдээ each элемент наа шүү дээ. Тэгэнгүүт энэ маань одоо бид нэг ийм юмтай үлдсэн шүү дээ. 2-ыг үрждэг нь k-гийн 2 зэрэгтэй үлдсэн байгаа шүү дээ. Тэгээ энийг 2-т баачна тий. 2-ын зүүн талд нь гаргаад бид k-г л болох гэдэг шүү. K гэдэг тоо олдохгүй юу гэдэг. Тэр k гэдэг тоо олчвол тэгэл одоо болчихж байгаа байхгүй юу тий. Тэгэл одоо энэ тооноос энэ тоо ямар нэгэн тооны квадрат байна уу гэдгийг шалгах чинь язгуур зэрэг аваад энэ бүхэл язгуур нөгөө нэгдүүлээ бүхэл язгуур байна уу гэдгийг шалгах чинь 49 ч юм уу тий 64 ч юм уу тийм язгуур байна уу гэдгийг шалгах. За тэрийг шалгахад амархан шүү дээ бид шалгах чадна. Тэр бүх элементийг дээр ингээд шалгана. Ямар нэгэн тийм элемент л олдчих юм бол нэг тийм P болон K олдоод ах юм бол бидний хайж байгаа тоо биш гэсэн үг байхгүй юу? Тэгээд бүх элементийг шалгаж дуусчаад тэгэл буцаал тэгтэл бүх элементийг шалгаж атал юу гэдгийг ямар нэгэн P K остол олдвол энэ голд бахын
зөв байна энэ тооны хувьд бол тий. Тэгэхээр тухайн тохиолдолд олцсон энэ дээр бол ярих яриа алгаа гэж шууд next энийхээ дараагийнх руу шилжих хэрэгтэй тий. Харин үндсэн давталтаа үргэлжлүүлэх гэсэн тий. Олдохгүй бол тэр энэ манай шийд. За нэг иймэрхүү байдлаар өвгөн байдлаар алгоритм зохиочлоо. Алгоритмыг юу яаж зохиож болно дөө? Блок схем. Манай намсар багш хэн блэ? Гарма багш хоёрын нөгөө монгол үгээр ингээд програмын алгоритмыг бичдэг айгуу гоё арга үт юм билээ. Жоо хадварч ингээл бичээ явдаг те монголоор давт гингүүтэй. Нэгээс 100 ч л нэг иймэрхүү бичиглэлтэй. Тэнгүүтээ давталтан дотроо ингээд ката тэнцүү энэ дээр нэг мэг энэ ингээд тэнгүүтээ хэрвээ шалга зэрэгч юм байна. Айгу гоё нэг алгоритм хийж зохиоцсон. Тэгээд тэрүүгээр хичээлээ заахаар айгу ойлгомжтой юм байна. За алгоритм бол яах вэ? Би ер нь бол алгоритмын төвшөнд хичээл заана гэдэг бол өстой маш хэцүү. Тэрийг чадахчгүй юм шиг л. Зам бол нөгөө манай одоо хамгийн суур ойлголт тахгүй. Тэр хамгийн суурийг би одоо заахт хэцүү л. За жоохон дайлаачлаа. За тэгээ алгоритм авчиж за одоо алгоритм хадаа. За тэгэхээр анхны тоог скийг яаж болох вэ? Анхны тоогод ингэж шалгадаг л да. Ер нь бол одоогийн байдлаар миний мэдхийн хамгийн оптимал анхны тоо шалгах арга бол тухайн хоёроос эхлээд тухайн тооны язгуур хүртэл бүхэл язгуур хүртэлх анхны тоонуудад аль нэгэнд нь л хуваагдчихвэл анхны тоо гэсэн үг. Харин алинд нь ч хуваагдахгүй бол анхны тоо биш. Өөрөөр хэлбэл анхны тоо гэдэг нь тодорхойлохын тулд зөвхөн анхны тоонуудад хуваагдтал болох байхгүй юу? Дундуур нэг нийлмэл тоонуудад хувааж цаг өрөөдөх шаардлага ерөөсөө огт байхгүй. За энэ тавь заалдах байлгүй дээ тий гэж бодож байна. Тэгээд энэ is prime гэдэг функцийг яг өмнө хэлдэг явчих 20 дахь очиж. Сүлдээ манардаг болсон шүү дээ. За нэг тэг 2 бол гэхдээ саяны миний хэлсэн дүр мөчлөхгүй. Зүгээр л шууд анхны тоо биш те. Юу болоод байна? Insert дарагдаад байгаа юм шүү дээ. Тэрнээс гадна одоо бид нар чинь дандаа сондгоо тоотой байна шүү дээ. Энэ бодлогын хувьд бол тэгштэй ер нь бараг орж ирэх байх. Сондгоо тооны хувьд бол 5 тоо гэж үгс анхны тоо биш шүү дээ, тийм. X нь 5-аас ирсэх мөртлөөсөө X нь 5
хуваагдаад байвал үлдэгдэл нь 5 тавахаас сугаас үлдэгдэл нь тэг байна гэсэн үг шүү дээ. 5 тавагдана гэдэг. Тэгвэл энэ асуулт биш шүү. Тэр шалгадах шаардлага байхгүй. Нэг олон тоонд хооч шалгадах юм байна. 5 таваагаа шалгачих гэсэн. За энэ чинь нэр юу вэ? Энэ чинь манай давталтын нэлийн эхний нөхцөл юм чи. Энийг энд юу хийж өгөх шаардлага анхнаасаа байдаг юм байна уу? За нэг векторт анхны тоонуудаа хий те. Энэ map ч их золонтой. Шалгасан хэсгээ хадгалж байгаа map шүү дээ. Тухайн тоо анхны тоо юугүй юу гэдгийг шалгаж байгаа болохоос ш. Тэгтээ бид нэр ямар нэгэн тоог анхны тоо юугүй юу гэдгийг дараа нь тэгж шалгах үлээ. Шалгахгүй юм шүү дээ. Вектор чихгүй. За ерөнхийдөө энийг гоё нэ. Шууд true. Одоо манай map тухайн элемент байвал анхны тоо гэсэн утгатай болоо явуулчихлаа шүү. Map маань жоохон өөрчилж. Одоо яагаад тийм цаавар юм бэ? Ингэж шалгах уу? Ингэхгүй шалгах. Айгуугаар ингэ шалгана. For auto w ч гэмтэй. Prime-ийнхаа бүх элементүүдийг эхнээс нь аваад манай map чинь бол эренблэгдсэн байгаа. Prime-ийнхаа бүх элементүүдийг эхнээс нь авч агаад тэгээд хэрвээ шүү. W-гийн first гэдэг нь одоо манай хамгийн ихний олдсон map байгаа элемент гэсэн үг шүү дээ. Анхны тоо маань манай iOS баг үед баг буюу тэнцүү үед нэг үлдэх юм. Үгүй бол бид нэр түүнээс цааш шалгадах шаардлага байхгүй. Давталтаа зогсоо. Энэ дээр юм байх баха. X-ийг хувахан W-гийн first тэнцүүтийг байвал огтчлаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл зүгээр л наахны тоо биш байна за. Гэсэн үгүй бол за бид нар одоо анхны тоогоо ишээ хий гэсэн үг. Энэ маань анхны тоо болчлоо шүү дээ. За гэж түнчүү. За болж байгаа. Шалгалт та тий. Тэгэхдээ би энд is_prime гэдэг функцийг програмынхаа үндсэн бодитоос хамааралтайгаар хийж байгаа. Өөрөөр хэлбэл би ингээд 3-аас эхлээд явна. Тэгэхээр 2-ыг ч гэсэн хичтэй. 3-аас эхлээд явна. Хөлчөнд байхгүй. Тэгтээ сондгоо таарчих гэж зүгээр. 3-аас эхлээд явна шүү дээ. Тэгэл prime байна уу гэл. Гайг. Тэгээ манай давталт бол ингэж ярьсан шүү дээ. 3-аас эхлээд 2 алхамтай явна. За нэг n гэж аваа гэсэн. N-тэй тэнцүү 3. Дуусах нөхцөл байхгүй. За.
За одоо алгоритм авчих шүү дээ. Чи яадаг лээ. Ингэчж болно те. За. Анхны том мөн үү гэдгийг шалгах юм биш үү одоо бид нэр. If is prime одоо энд явж шүү дээ. Is prime хэрвээ энэ анхны том байвал уусаа арталт нь нэмчин. Тийм болохоор зүгээр таталтаа үргэлжлүүлчихнэ. За нэмээд тэгээд энэ дутуу штэ. За биш үү? Биш үү уусаа юм шаарад. Биш үү тэрнийга юм гэсэн үг шүү дээ. Нэгэ болвол ихтэй англ яваад байгаа гэсэн үг шүү дээ. Юу их вэ гэхээр бид нөгөө нэг К гэдэг тооны юу болоод байгаа байхгүй юу лээ. К гэдэг тоо олдох уу гэдэг юм хийж байгаа гэсэн үг. Тэгэл нөгөөдгөө чинь шүү дээ. Энэс асгана. W-ийн first. Тэгээд энийг хоохон хоёр. За. Тэгэнгүүт одоо хэрвээ К гүрчгэн К тэнцүү би энэ хоох хүртлийг ингэж их хийж болохгүй те. Нэг л их хэрэгтэй баг. Тэтгэн зөө нэг шалгач та. Зүг шүү дээ те. Тэрбэл биднээс одоо юу гэдгийг бидний ийм томыг баталсан байхгүй юу? Энэ тэнцүү ийм анхны тоо нэмэх нь хоёрыг үрчгэн К гэдэг ийм хостол ийм томыг ийм хоёр тоо энэ үед олцсон гэсэн байхгүй бүхэл тоо. Тэгээ бүр энэ анхны тоо. Тэгэхээр зүгээр флага хийгээд found гэж флаг аваад тэгээ за зүгээр F гэж. Одоо энэ тавталтаас авч гарах хэрэгтэй тий. Тэгээд тавталтаа зогсооч. За found флага энд хий. За одоо манай ерөөсөл төгсчлөл хэрвээ флаг мөн тэг байвал тэгэл шийд маань энэ нөхгүй. За нэг юмхүүл бодолт ба штэ. За алдаа л гаргаж хичээд байгаа таа сүүл үед. Заавал компайлераар алдаага хайлгаад байгаа да. Is primes. За энэ ямар алдаа? Би тгий хийчих шүү дээ. Тэг туугаад байна те. Тэгж болохгүй. Нэгийг хийсэн, нэг эднийг шууд хийх шаард. Анхны тоонуудаа л хий гэж ирсэн шүү дээ энэ шиг. За. Гайгүй хурдтай байна те. Ер нь жоо өөр арга хайх хэрэгтэй гэж магадгүй бодож ирсэн юм бодлого дээр. Тэгсэн чинь текст контент ажиллажлаа шүү.
За 46 дугаар бодлого. Бид нэр бол одоо зөвхөн математикаар ярих юм бол Кристиан Голдбах гэдэг хүний дэвшүүлсэн онлын одоо дэвшүүлсэн теорем гэх юм уу юу гэх. За теоремч гэж ярихгүй л бахал та зүгээр. Кристиан Голдбахын теоремыг бид нэр үүсгэж ажиллаа. Сүртэй. Математик нээлт хийчлээ гэсэн үг. За 46 дааслаа.